Хэрвээ орлого өсчих юм бол олон асуудал шийдэгдэнэ гэж маш олон хүн андуурдаг. Яг үүндээ орлого өсгөхөөс илүү нэг чухал зүйл байгаа. Тэр нь мөнгө санхүүгийн мэдлэгтэй болох, мөнгийг илүү ухаалаг удирдах гэдэг хэсэг байгаа. Эдийн засгийн талаар, том зураглалаар, том ойлголтуудын талаар хичээл сургалтууд маш их байдаг. Хэрнээ өрхийн санхүү, хувийн санхүүгийн талаарх мэдлэг мэдээлэл хомс байдаг шүү дээ. Тэгвэл энэ хоосон орон зайг нөхөх зорилготой ухаалаг санхүү, телестгүүл маань мөнгө санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой мэдлэгийг үзэгчдэд цувралаар хүргэсээр байгаа билээ. Ингээд манай телестгүүлийн цоошин дугаар эхэлж байна. Эдийн засгийг энгийн үгээр булангаараа бид үндэсний төлбөрийн систем гэж яг юу вэ гэдэг талаар хүргэсэн шүү дээ. Тэгвэл энэ удаагийн дугаараар бид нар үндэсний төлбөрийн систем хэрхэн ажилладаг талаарх мэдээллийг хүргэж байна. Бидний өдөр тутам хэрэгэлдэг банк, санхүүгийн гүйлгээний арталт ямар найдвартай шуурхай систем хэрхэн ажилладаг талаарх мэдээллийг хүлээн аваарай. Хэрвээ та дэлгүүрт худалдан авалт хийх, төлбөр төлөх болон цахим худалдан авалт хийхдээ банкны карт ашигладаг бол Монгол банк таны гүйлгээг өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй ажилладаг системээр 1-3 секундэд дамжуулна. Харин 3 саяас дээш дүнтэй гүйлгээ хийхэд Монгол банкны банк сүлжээ систем таны гүйлгээг ажлын өдөр 9-өөс 16 цагийн хооронд 1-2 секундын дотор гүйцэтгэдэг. Төлбөрийн системээр гүйлгээ дамжуулахад маш бага, өчүүхэн хэмжээний шимтгэлтэй. Карт ашиглаж цахим худалдаа хийх бол 10 төгрөг. Картаар үйлчлэх дэлгүүр, хоолны газар зэрэг төлбөр хийх бол 20 төгрөг, ATM-с бэлэн мөнгө авах бол 40 төгрөгийг Монгол банкнд төлнө. Цахимжсан эрэнд мөнгийг тээвэрлэх цахим унаа нь карт, гар утас, интернет, QR код гэж төсөөлбөл төлбөрийн систем нь цахим унаа зорчих хурдны зам юм. Такси, автобус, метронд төлбөр төлж зорчдог бол цахим унаанд түүнээс хамаагүй бага төлбөр төлж өөрөө ч очих шаардлагагүйгээр хүссэн газар хүлээсэн хүнд нь мөнгө өгч цагаа хэмнэх боломжтой. Мобайл болон интернет үйлчилгээгээр төлбөр гүйцэтгэхэд ердөөл 160 төгрөгийг Монгол банкнд төлнө. Харин банкн дээр биеэр очиж төлбөрөө өөр банк руу илгээх бол 300 төгрөгийг төлнө. Өөрөөр хэлбэл та бэлэн бус төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол хамгийн хямд шуурхай хялбар үйлчилгээг авна. Үзэгч танд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хэтэрхий өндөр байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү? Тэгээ санагддаг уу? Тэгвэл та наашаа ойртон суугаарай. Энэ удаагийн мөнгөний гахаа булангаараа бид үл хөдлөх хөрөнгийн үнийг буулгах боломж байгаа хэсэг талаар сонирхолтой яриаг танд одоо хүргэх гэж байна. Бидэнд цаг гаргаад ирсэнд маш их баярлалаа. Та өөрийгөө манай үзэгчид танилцуулж өгөөч. За, манайх Шинэ Хонгор Интернэшнл гэж одоо барилгын материалын худалдааны салбарт одоо шинээр нэлээд тийм чангаар хашгирж одоо энэ салбарыг өөрчлөё гэж орж ирж байгаа компани. Тэгээ энэ компани бол гүйцэтгэх хэрлийг ажлыг хийдэг юм байна. Тэгэхээр өнөөдрийн бит хоёрын ярианы гол сэдэв болохоор үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц одоо хүмүүст нэн тэргуунд хэрэгтэй байдаг маш чухал салбарын талаар үл хөдлөх хөрөнгийн үн буурах боломжтой гэдэг сонирхолтой гарчиг тавьсан байгаа. Тэгэхээр энэ сэдв рүүгээ хоёлаа ороод яриа гэж бодож байна. Ер нь бол одоо ингээд үл хөдлөх хөрөнгө бол Улаанбаатар хотын хувьдтай даа ялангуяа дутагдaltaй. За тэгээд үүнээсээ үүдэлтэй утаа балаа гэдэг өвчлөлгээд ингээд маш их асуудал байна. Гэтэл одоо зах зээл дээр байгаа үл хөдлөх хөрөнгө өөрөө хөөсөрсөн үнэтэй байна гэж бид нар үзэж байгаа. За тэгээд энэний үнийг буулгая. Буулгахын тулд энэ нөгөө зах зээлээс үнийг шууд ингээд хүчээр за наадах чинь метр квадрат нь одоо юу гэдэг 4,600 наадахаа 2,800 болгоо гэж хүчээр хэн нэгэн дарга хэн нэгэн одоо албан тушаалтан эрх бүхий хүн хиллээд энэ буурдаг юм биш л те. Тэгэхээр энийг өртгөө бууруулах олон янзын аргачлал байна. За үүнийх нь нэг аргачлалыг бид нар санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл энэ барилга байшин гэдэг юм уу энэ төсөлд оролцогч олон талууд байна те. За нэгдүгürt энэ төслийг одоо хөрөнгө оруулагч тал байна. Хөрөнгө оруулагч тал яг хөө тодорхой хэмжээнд доктортой ашиг олох хэрэгтэй мөн үү? За тэр байгууллага нь ашигынхаа хувь хэмжээг бууруулахгүй байх. За хоёрдугаарх нь тухайн төслийг хэрэгжүүлэх явцад ерөнхий гүйцэтгэгчд байна. За туслан гүйцэтгэгчд байна тийм ээ. За энэ нь одоо нөгөө барилга байшингийн чинь барихад оролцож байгаа талууд гэсэн үг шүү дээ тийм. За дөрөвдүгээрт нь буюу нийт материалаар нь нийлүүлж байгаа барилгын бараа материалыг нийлүүлж байгаа талууд байна. За хамгийн сүүлд нь буюу тавд нь одоо эцсийн хэрэглэгч буюу худалдаа авагчд байна. За энэ тав нийлээл энэ төслийг чинь нэг нь барьж нөгөөх нь худалдаж авах гэж байгаа л процесс явагдаж байна. Оролцогч бүх талууд байна тийм. За тэгэхээр манай компани зүгээс бол одоо энэ төсөлд оролцож байгаа бүхий л талд нэгэн уриалгыг төвшүүлээд байгаа. За энэ уриалга маань юу вэ гэхээр хэдүүлээ нэгдэж нийлье. За нэгдэхдээ тодорхой шаардлага зорилгоо тавиад нийлье. Ингэх юм бол Монгол улсад борлуулагдж байгаа барилгын барилгуудыг 1 метр квадратын үнийг
одоо хамгийн энгийнээр хэрвэл 20-30% хямдруулах бүрэн боломжтой байна гэж харж ирж байгаа. Улаанбаатар хотод одоо жишээ нь нийтдээ 308 төсөл хэрэгжиж байгаа. За 308 төслийн одоо жишээ нь 50 төсөл нэгдээд бидний авах юм объем нэх болно тийм үү. Өөрөөр ганцхан блок байшинтай гэдэг юм уу, дөрвөн блок байшинтай байх юм бол одоо нэг үйлдвэр дээр ч юм уу нэг юм барилгын материалын нийлүүлэгчдэр очиод юм ярихаар юмыг 100 төгрөгөөр авнаа тий. Тэгвэл 50-лаа нийлээд за одоо энийг биднэрт 70 төгрөгөөр өгөө. За бид нар ийм хугацаатай ийм төлбөрийн нөхцөлтэй гэдэг. Ингээд бид нар нэгдэж нийлэх юм бол өнөөдөр барилгын одоо материалын өртгийг нь бууруулад үгээрээ дамжуулаад тухайн барилгын өртгийг бууруулах боломжтой байгаа. Жишээ би одоо ингээд хамгийн энгийн жишээ дуртай. Одоо бидний хөрш бүгд найрамд хятад ард ус тийм үү? Барилгын одоо дэлхийн барилгын зах зээл чинь 1.4 тэрлион долларын зах зээл байдаг. Энэний 48%-ийг үйлдвэрлэгчтэй бид нар хөрш зэрэгэлтэй одоо амьдарч оршуулдаг. Тэгсэн ирнээсээ Улаанбаатар хотынхоо төв бид нар нэг багахан газар орон сууц барихаар одоо 2001 онд бол одоо нэг барилгын метр квадратын хөл 1 сая гаруй төгрөгтэй байлаа шүү дээ. Өнөөдөр бол ер нь стандартыг энэ хэрэглээнд байгаа зах зээлээ ингээ харах юм бол 4-өөс 6 саяын хооронд. Өөрөөр хэлбэл төгрөгөөр харах юм бол энэ 4.5 дахин өссөн харагдаж байгаа. Гэтэл 4.5 дахин өсөхдөө материалын чанар сайжирсан уу? Бас асуултын тэмдэг тийм үү? За барилга барих хурд нэмэгдсэн үү? Бас асуултын тэмдэг. За барилгын чанар байдал дээшилсэн үү? Бас асуултын тэмдэгч гэх юм уу те. Эцсийн дүндээ хамгийн эцсийн худалдан авахчид энэ бүх хүсэлтийг төлж байгаа. Тэгвэл бид нар үүнийгээ ухаалаг системээр удирдъя гэдэг л арга гаргачлыг санал болгох гэдэг. Эрүүл хөдөлгөөний үн буурна гэдэг нь барьж байгаа газрынх нь ашиг орлого буурна гэсэн үг биш юм байна шүү дээ. Цаанаас бараа материал худалдаа авах үнийн дүнгээ тэн дээрээ илүү буурлах тэмэлт хийгнэ гэсэн үг. Нийт энэ барилгын босч байгаа өртгийг 100% гэж үзэх юм бол энэний чинь нэг 60 орчим хувь нь материалын үнэтэй. За 60 орчим хувийн материал дээр бид нар одоо юу гэдэг 20-30% хэмнэлт хийчихэд нийт барилгын өртөг өөрөө 20 орчим хувиар буурах тооцоод. Тэгэхээр хариуцлагатай бараа материал ханган нийлүүлэгч Монгол улсад нэн шаардлагатай хэрэгтэй байгаа. Энэ нь өөрөө санхүүгийн чадамжтай үнийн хувь боломжтой сайн үнээр нийлүүлдэг. Тэгээд дээрэс нь хариуцлагатай тийм ээ. Цаг хугацаанд бараа материалаа нийлүүлдэг. За бараа материал нь өөрөө чанартай. Хямдхан нийлүүлж ийнгээд хамгийн чанар муутай хогийг барилга байшин руу бариад иж болохгүй байхгүй. Нэг газар хөдөлгөхөд барилга байшин нурна. Тэгэхэд одоо Туркид юу боллоо те? Эдхэн жилийн өмнөх жишээ биднэрт ингээд блэхнэ байж шít. Бид нар өнгөрсөн онд бүгд найрамд хятад ард улсын Ванко групптэй гэрээ байгуулсан. За Ванко групп нь болохоор хятадтай номер 1 барилга үйлдвэрлэгч байна. Эдний хэрэглээ нь өөрөө жилийн хэрэглээ нь манай Монгол улсын хэрэглээнээс 5-6 дахин илүү хэрэглээтэй байдаг. Тэгэхээр барилгын материал үйлдвэрлэгчид эднийд маш хямдхан үнэгдэг. За тэгээ бид болохоор Ванко группээс шууд бараа материалыг худалдаа авах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл Ванко групп дээр очиод Монголын одоо нэг томоохон барилга үйлдвэрлэгч төсөл хэрэгжүүлэгч очиод нэг бүтээгдэхүүнийг 100 төгрөгөөр авах нэ тэ. За тэгвэл Ванко группт бол 70 төгрөгөөр өгдөг байх нь шүү дээ. Тэгвэл биднэрт Ванко групп одоо шинүүдээ за 75 төгрөгөөр танаад өгье л гэдэг энэ гэрийг хийцэн. Тэгэхээр биднэрт одоо юу гэдэг барилгын дотор заслын бүхэл төрлийн бараа материалыг хямд өртгөөр нийлүүлэх боломж байна. За эн чинь ингээ объемны хувьд их болоод ирэхээр тээвэр одоо тий логистик ингээд бүх зүйл дээр бид нар хэмнэлт хийх боломжтой байна. Тийм байна. Тий. Маш ухаалаг арга байна. За тэгвэл энэ систем яг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд энийг нэг платформ дээр нэгтгэх юм уу? Хэрхэн гэж хоорондоо нэгтгэх юм бол? За энэ нь бол одоо манай компани бол яг хөгжүүлэлтийн шатн дээр явж байна. За бүгд найрамд хятад улсад бол одоо AppApp гэдэг платформ байд. За өөрөөр хэлбэл барилгын талбай дээрээс нэг хүн нэг барилгчин одоо за ийм юмнууд хэрэгцээтэй байна гэж захиалга өгөгдөн. За тэр нь ярав нэгтлэн гараад амжаал нийлүүлэгч компани руу мэдээлэл шидэгжээдэг. Нийлүүлэгч компани цаг алдалгүй ингээд бараа материалыг маань нийлүүлчихдэг. Тий. За яг зөвхөн дашрамд дурдаад ингээд хэлэхэд манай Монгол улсын одоо энэ зах зээлийн тий одоо сүүлийн үед бол тодорхой хэмжээний эмээлт тий би надад бол бий болж байна л да харагдаж байна. Жишээлбэл нь одоо энэ жижиглэн худалдааны зах зээлийг бол ер нь бид нар энэ гадаад улсын байгууллагуудад одоо алдж байгаа нь бол ингээд нүдэн дээр тодорхой харагдаж шүү дээ. Онлайн дэлгүүрүүд. Тий, одоо тэгэхээр энэ бол B2C зах зээл дээр бол бид нар ингээд ер нь нэг юм алдах магадлал маш өндөр байна. Тэгэхээр одоо ер нь маш ухаалаг зөв хамтарсан те ийм системчилсэн хөгжлийг бий болгохгүй болно. Хэрэглэгчид илүү хизээч нөгөө эх оронч байлаа гэд илүү төлөхийг хүсэхгүй. Бид нар ингээд худалдаа борлуулалт хийдэг хүмүүс тийм үү. За Монголд одоо жишээ нь үгдийн
чулуу хөнгөн үйлдвэр гээл байж чинь те. Одоо энэ явган зам талбай үйлдвэрлэдэг үйлдвэрүүд чинь те. Эдгээр үйлдвэрүүд давхар одоо Монгол баан гээл баан үйлдвэрлэдэг үйлдвэр байна те. Хаалга мод цонхны үйлдвэрүүд байж чинь. Эдгээр чинь өөрсдөө ингээд дэрэгдээ бас маш олон хүн ажиллуулаад борлуулалт хийх гээд яваад идэг. Энэ барилгын салбарт одоо бид нар шиг ингээд төслөөр нь нийлүүлээ явчих юм бол бид нар тэр жижиг үйлдвэрүүдийг бүгднийг нэгтгээд за та нар одоо 100 төгрөгөөр нийлүүлэхгүй. Та нар биднэрт одоо 80 төгрөгөөр нийлүүлээ. Гэхдээ хариуд нь бид нар жилдээ танахаас одоо тэдний метр квадратыг худалдан авнаа гэд борлуулалтаа амлчихж байгаа. Тэгээ үйлдвэр завгүйгээр тэр үйлдвэрээ хөгжүүлээл үйлдвэрлэлийнхаа шат дамжлагыг сайжруулаад технологи хөгжүүлээ явж байгаа. Бид энэ ч борлуулалтыг хий чинь эндээс авж байгаа эцсийн нөгөө хэрэгжүүлэгч байгууллага маань нөгөөд гэж 100 төгрөгөөр биш одоо юу гэдэг те 85 төгрөгөөр аваад явах юм боломж байгаа. Ингээд энэ бол ерөөсөө зохион байгуулалт руу менежментээр бид нар зардлыг бууруулах арга байна гэдгийг санал болгож байна. Жишээлбэл нь ингээд манай одоо би нийт дийлэнх олныг хэлээгүй шүү. Зарим нэгэн тохиолдол дээр маш хямдхан нөгөө шал хэрэггүй хогийг худалдаж авчираад энэ чинь авчираа шахацдаг. За тэгээд тэр нь чанар стандартын шаардлага хангадаггүй те. Энэ бол юу гэхээр 1-2 удаа хийдэг юм ченжийн сэтгэлгээгээр хийдэг. Тэгэхээр тэр муу материал маань эн чинь ирээд барилгад нийлүүлэгдэх боломжтой болоод. Гэтэл хариуцлагатай ингээд барилгын материал ханган нийлүүлэгчд бол чанар стандартаа нэгдүгээр шаардлага тавиа явдаг. За манай бидний тавьж байгаа одоо зорилго бол ерөөсөө 3 талын эрх ашигыг сайн хангая гэж. За нэгдүгээрт нийгмийн эрх ашиг. Нийгэм яаж юм гэхээр чанартай, тогтвортой барилгыг хямд авах. Нийгмийн хэрэгцээ. За хөрөнгө оруулагч тодорхой ашгийг тогтмол хугацаанд авах эрх ашиг байна. Байгаль орчны эрх ашиг байна. Тийм ээ. Энэ гурван эрх ашгийг тэнцвэртэйгээр хөгжүүлж авч явсан бид яг удаан хугацаанд оршин тогтнож амьдрах юм байна. Явандаа ирээдүйдээ бид нэг 3 жилийн дараа юм уу хувьцаат компани болж хувирах хэрэгтэй байна. Олон нийтийн компани болж хувирах хэрэгтэй байна гэдэг юм уу. Ингээд хөгжүүлэлтээ хараа явж байна л да. Бид нар зөв зохион байгуулж чадах юм бол жилдээ нэг 30-40 мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулаад явах боломжтой. Өнөөдөр Монголын одоо нийгэмдэр үл хөдлөх худалдаж авах чинь чанга болчиход байна шүү дээ. Тий хүссэн хүн болгоо авах чадахгүй түрээсээр амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаад байна. Үл хөдлөх авах мөрөөдөлтэй байрны төлөө гадагшаа явчихж байгаа ч хүмүүс зөндөө байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ эрэлт байгаагаа хараад энэ гой систем рүү нэгдээд нэрээ ийм бас аргачлал байж болох юм аа гол тэр утга санаа философиг нь илүү томруулж хараад хүнээ боддог, хэрэглэгчээ боддог, ард түмнээ боддог болоосаа гэдэг энэ төслийг бас амжилттай болоосаа гэж хүслээ. Тийм. Тэгээд танаас мэдээлэл өгснөх баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар дахиад бас таныг өрөө. Дараагийн дугаар дээр хоёулаа арай өөр сэдвээр үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож байна. Санхүүгийн сайн түүх болон эхэлж байна. Манай энэ удаагийн зочин маань ааваасаа өвлөж авсан урав ухаанаа ашиглаад бизнес эрхэлж байгаа өрхийн үйлдвэрлэгч залуу байгаа. Тэгэхээр Монгол улсад жижиг дунд бизнес өрхийн үйлдвэрлэл эрхлэхийн бас хүнд бэрхшээлтэй талуудыг мэдэж авангаа энэ залуугийн уналт босолтын түүхээс та урам дэм авнаа гэдэгт найдаж байна. За, сайн байна уу? Сайн. Манай нэвтрүүлэгт орохоор зөвшөөрсөнд баярлалаа. Баярлалаа та бүхэнд. Ажил сайн байна уу? Сайн байна. За, урдлан дээр завгүй. Цаг өглөөд өглөөнөөс арай болт хүсчихлээ. Энэ одоо яг авдар юуны хэсэг байна уу? Тэгээ одоо энэ манай яг буддаг хэсэг нь будаад одоо цөг зургийг хийгээд ер нь төсөлийн хэсэг гэсэн үг. 2 жилийн өмнө хотын гудмаар чарган дээр авдраа зөөж хүргэлтээ хийж байсан урлаач залуу төгөлдрийн үйлдэл улс амьтны анхаарлыг татаж амжиргаатай байна гэж хэсэг нь магтсан бол нэг талдаа асуудалд анхаарал хандуулахыг хүссэн акцч гэхээр үйл явдал болсон. Төгөлдөр авдар түмэнд танигдсан контент ч гэж зарим нь харсан байх. Тэр чинь яг нэгдэж бензин тос одоо хомсдсон колонкуудад очроо өссөн. Тэгэнгүүтээ дээрэс нь дугаар хязгаарлалсан. Тийм үе өссөн. За нэг сарын 10-нд нь хүн захиалга өгнө хичээд нэг өдөр нь дугаар хязгаарлал нөгөө өдөр нь бензин үгээ зогсож би 2-3 өдөр хойшлоод шалтгаан тоочих надад бол айгүй хэцүү болоод байгаа байхгүй. Тийм учраас би бол чаргатай чамаагүй одоо хүргэж өгөх хэрэгтэй гэсэн тэр бодлороо л ер нь тэгж ажиллаж ирсэн. Өөрийн гараар урлаж болох өргөн олонд хэрэгцээтэй бүхнийг үйлдвэрлэж үндэсний урлалаа хөгжүүлэн өв тээж яваа эдний хамт олон үндсэн бүтээгдэхүүн болох авдар гүнгэрваг үйлдвэрлэдэг бол сэлбэртэй гэрийн бүтэн тавилга жуулчны баазын тогтчлт зэрэг дээр мөн олчлон ажилладаг байна.
Бизнесээ эхэлж байх үедээ бусдын л адил дудалж авсан үе түүнд бий. Зээлэл авчих бол болчих гээд байсан түүний төсөөлөл цаасан дээр буугаагүй цаашдын зорилго тодорхойгүй байсан учраас ажил эхлээгүй байхдаа ар араасаа зээлийн төлбөрийн дарамтанд орж муу зээлдэгчийн түүхч үүсч авсан гэдэг. Харин юун дээр алдав гэдгээ эргэцүүлсний үндсэн дээр илгээрээ хэвтчихсэнгүү эргэцүүлж тооцоолсны дунд эргэлт хийж тэр чаджээ. Одоо аавынхаа хажууд ингээд юм хийж сурангуудаа аав энэ бол модны ажил бол миний ажил биш ээ. Би өөр юм хийн. Одоо би энэ моднаас залгах гэж гэдэг юм уу. Тухайн үед нэг тиймэрхүү гад тэгээд нэг хэсэг явсан янз янз юм хийж үзээ явж гаад тэгээ аавынхаа өнгөрсний дараа жоохон бодсон л да. Ер нь би яг юу чаддаг вэ? Юу хийх вэ ингээ бодсон. Яалч ахгүй нэг алин модноосоо хол ундгүй гэдэг шиг яалч ахгүй энэ ахуйд сурсан мэрэгжил маань миний хамгийн сайн хийж чадах юм байсан байхгүй. Тэгээд энэ ажлаа бол их нэртэйгээ хоёул яг 5 антаг гэрт дотроос эхэлсэн. Хоёулаа гэртээ хийгээл нэг болонд нь хоёулаа унтчаал хүүхдүүдээ одоо аав ээж ах дүү хэн харах боломжтой энэ тийшээ аваач өгчөөл тэгэл. Тэгэл хоёулаа гэртээ хийгээл тэндээ эхлээд нэг 2 авдрыг 2-3 болгоол тэгээ явсаргаад тэгээ 5 антаа гэрээс ихэлсэн ажил маань одоо өнөөдөр нэг 500 м квадрат ажлын байртай 9 ажилтнтайгаар тэгээ үйл ажиллагаа явуулж байна. Манайх бол одоо онцлог нь бол гараар хийжсэн тэр зүйлээ одоо үйлдвэрлэлийн шатнд шилжүүлээд уламжлал технологиг хослуулад тгийг хийж байгаагаар одоо онцлог байна гэсэн үг. Ковидос өмнө өөр Монгол 3 жил 4 жил марг ажилласан. Тэр маань яг нь үйлдвэрлэлөө шилжих юмаа бол би тэнд нэг суралцж ил явсан юм байна одоо бодоход. За энэ бол нөгөө авдар юуны хэсэг байна. Тий, авдар гүмрөөний хэсэг. За, хийш хоёул гэрлөө орё. За тэг. Монгол гэр бол захиалгаар ер нь нэлээд хийж байна. Тий, Монгол гэр одоо нэг жуулчны баазаас гадна хүмүүс ч нэг цусангийнхаа байшингийн гадаа Монгол гэр ер нь их барьдаг тийм болчихсон байна. Одоо энэ их 8 антай гэр 9.5 м-ийн диаметртэй уламжлалтаар гэр. Энэ бол одоо манайх нэг 100 бол байгууллагуудад нэг түрээсээр гаргадаг гэр байхгүй. Өмнө нэг би алдсан байсан учраас маш сайн бодсон. За би нэг бүтээгдэхүүн ивэл хэдэн төгрөгөөр хийх хэдэн төгрөгийн ашиг олох хэнд зарах тогтмол би хэдийг зарч чадах. Тэгээд өнөө хийсвэр юмнасаа буцаад нэг газар дээр буусан гэв. Буугаад тэгээд миний дараагийн зарчим байсан бол би нэг ажил хийгээд зээлээ төлчөөд ард нь илүү гарсан мөнгө ивэл бас дэл сул үрдэг юм ингээд шууд арилчих байсан байхгүй. Тэгээ маш сайн бод сууж яах ёстой гингүүд Германд мөнгө ивэл би ашигладаг ямар нэгэн материал болгоё. Би нэг портер материал татахгүй ч гэсэн зүгээр татахгүй байх нь хамаа байхгүй. Хаан шавсан айн надад тэрийг болно гэд бэлэн мөнгөш би материал болгоод бай. Тэрийг ингээ баримталж яваад байсан чинь одоо яг хөө ингээд нэг харахад арайч хөглөөд байна уу да гэж боддог. Гэхдээ бүх зүйл хэрэгтэй байхгүй юу. Би нэг Герман заавал бэлэн мөнгө олох шаардлага байхгүй. Нэг үгээр бол одоо хоримтлалаа заавал бэлэн мөнгөөр биш өөртөө хэрэгцээтэй бараа өгтөгчнөд одоо тохирсон үнээр нь хоримтлуулад байна гэсэн үг. Тийм. Одоо энэ нэг хашаанд байгаа л ерөөсөө хадаас нь шүрүүпээр тэр олгол одоо миний ашиг ингээ явж байгаа. Одоо Монголд ийм жижиг дунд бизнес эрхлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь юу вэ? Нэг төвөгтэй асуудал нь хөрөнгө оруулалт байгаа. Яаж ажиллахаа сурчлаа, ямар байхаа сурчлаа. Тэгтээ бас хөгжмөр байна. Дахиад энийг үйлдвэрлэлээ томруулах тусам дахиад нэг бүтээгдэхүүний өртөг маань багасаа штэ. Тэгээд нэг бас хэцүү юм юм бэлээ. Одоо нэг үйл хөдлөлийн гэрчлэгийн ажлын байрны тэр гэдэг юм ингээ аваад банкн дээр очиод ингээ барьцаалбар болгоод тавих гингүүт одоо гэр орол хашаа байсан ч нэг одоо үнэлгээ байхгүй дээ. За банкнаас 36%, банк хүсийн хүүг болоо би одоо тооцож мэдэхгүй байна. Тим хүү авчаад төрөөс ямар нэгэн одоо ингээд баг хүүтэй зээлж гэдэг юм уу боломж болцоо хүртээгүү одоо байж ээж дахиад тэрэн дээрээ нэмээд татвар тайлан энэ тэрийг явах юм бол би ингэж үйлдвэрээр эхлэх ямар ч шаардлага байхгүй. Зүгээр би нэг газар сайн ажилтан сайн мэрэгчлэлтэй хийгээл явж байсан нь надад хамаагүй толгой амар байгаа байхгүй. Урд нэг хэсэг ажиллаж исэн гэж ярьсан те хоёлаа 3-4 жил. Тэгэхээр одоо өөр Монголд магадгүй өвтөлсаас тэр жижиг дунд үйлдвэрлэлээ эрхлэлтгчтэй дэмжих бодлого ч гэдэг юм уу чамд илүү анзаарчихсан зүйл Монголд ажиллахаас илүү амар байсан ч гэдэг юм уу тийм зүйлүүд байсан уу ер нь? Байсан. Нэг анзаарсан юм. Тэд нар мөнгөнд ерөөс юу юмс цаана зовхгүйсэн. Надад ойлгуулахдаа бол бид нар моогоор тооцох юм зээл төлдөг учраас одоо хүү төлдөг учраас санаа зовхорог бид нар хийх хэл юм бол одоо хүссэн хэмжээгээр зээлээ дэмжлэгээ авч чадна гэдэг.
Тэгээд одоо тухайн үед бол атаархах гэхгүй атаархаж лээс. Борлуулалтаа нэмэгдүүлэхэд бол ер нь ямар аргуудыг хэрэгжилж байна вэ? Зарим найзууд бол нэг авдраа идэг осорч хамаал гэдэг байна. Одоо яхад тиймэрхүү байдлаар хүнд сонирхолтой бөгөөд одоо анхаарал татаад контенттэй гэх юм реклама яаж хийх үү гэдэг дээр л хараад болоод шүү дээ. Яа одоо ямар нэгэн реклам сурчлагын юм одоо вайрал боллоо гэж бодоход тэрний дараа борлуулалт үр эрс Шал өөр. Одоо ингээд суудсан байна. Амар том дуу хийлээ гэсэн чинь амар том дуу мандаа далдарчлаа. Энийг шүнжэнгөө ухаад усын басганд гэдсэн манай дээрээ ундахтай байсан юм байна. Энэ усыг шахах дуусна өнөөдөр. Гадаа жоохон төсөлсөн бороо орж ийн. Тэр бороо гайгүй 10 цагт авах. Хүр цаагүй хүүгээ аваад гацсан хүүхэн маань бичлэг хийж байна. Бас яах вэ? Хүр бичлэг хийхгүй шүү дээ. За тэгээд энэ усан борооноор гарна да. Би шөнө явж байсан л та. Тэгээ явах 24 цаг болцсон юм чинь бүтэн өдрийн турш юу их юм та. Хүмүүст нэг анхааруулга гэх юм уу, сануулга гэх юм уу тэр үүднээсээ л хүрсэн. Тэгээд тэр нэг хүмүүс тийм тохиолд өөрсдөө тохиолддог хүн болгоны мэддэг зүйл байсан учраас хүнд илүү өөрсөн баг гэж боддог шүү дээ. Тэгээд яг сүүлд нь би тэр өдөр авдраа дээрээ ачаа явж болох байсан болов уу гэдэг. Бас илүү юм бодоод байгаа олон хүн үзчихэнгөт нь. бас нэг давхар сурчлага хийчих боломж байж гэдэг. За нэг вайрал болсон бичлэгийн дараа бол 2-3 өдөр бол улсны дуудлага захиалгал тасрахгүй. За тэгээд 4-р 5-р класс нь саарад явчихж байгаа учраас би дахиад байн ингээд тэр контент реклам хүний сонирхол татсан юм хийж л байхгүй бол 3-4 өдрийн ластаа ч юм уу тийм байх. Зах зээлд эрэлттэй юу байна? Тэр болгоныг л тэр хийн. Загвар дизайн гаргаж машины багажны авдар хийн, мужааны цехүүдэд сэлбэрийн бэлтгэц нийлүүлнэ, хуучин авдар сэргээн засварлаж өгөх гээд өөрийн санаанд ургасан бүхнээ өөрийнхөө гараар тэр урлаж байна. Одоо олонхын авдаг жишээгээр галтэр гэж байдаг бол би миний галтрыг бол аль хэдийн хөдөлсөн. Одоо эндээс ямар ч 8 айлын 9 айлын одоо ахуй хамааралтай байна. Тэгэхээр би нэг өдөр шууд болохгүй байна уу энэ одоо юм зарагдахгүй байна гэд хайж болохгүй байгаа байхгүй. Би одоо яаж өргөжүүлж болох уу, яаж юм хийж болох уу, жижигхэн материал хөдөлд би нэг юу болгож болох уу, тэр нь хүнд яг хэрэгтэй хэрэггүй юу гэдгээ өдөр тутам бодоод Монголоо зүүдэл сэрлээ гэдэг шиг модоо юу болохгүй гэж зүүдэл сэрэхгүй л болвол одоо энэ галт тэрэг маань хөдлөө явж байгаа учраас би зогсоож болохгүй. Тэгэхээр энэ бүхний ард бол би одоо 4 жилийн дараа гэж шууд хэлж чаар би миний хамгийн сүүлийн одоогийн байгаа хамгийн сүүлийн зээл 4 жилийн дараа дуусах байхгүй юу. Тэгэхээр 4 жилийн дараа би нэг амьсгаа аваад нэг жоохон бодох байх гэж бодож байна. Одоо захруу марах явах гэж байна. Би тэгээд хамгийн дөрөв гарах машинд нь тавиулчаа тэгээд жолоочийн дугаарыг машин дугаарт нь явуулчихъя. Хийж чадах бүхэндээ сэтгэл шингэн хөдөлмөрлөж төлөвлөгөөтэй ажиллах нь санхүүгээ сайн түүхтэй байлгахын эхлэл гэдгийг түүний түүхээс харж болно. Санхүүгийн Сахилга Батбулангийн энэ удаагийн зөвлөмж ямар зөвлөмж байгаа бол тэгэхээр өнөөдрийн зөвлөгөө болвол ямар нэгэн худалдаа авалт хийхдээ 1-3 хоногийн хугацаанд бодож үзэж байгаад дараа нь худалдаа авалтаа хийдэг тийм дадлыг тийм одоо дүрмийг өөртөө бий болгоорой гэдэг зөвлөмжийг танд хүргэж байна. Ихэнх тохиолдолд худалдаа авч байгаа зүйлүүдийн маань бараг 80% нь бидний сэтгэл хөдлөл эзэлсэн байдаг. Сэтгэл хөдлөлөөр хийсэн худалдаа авалт яг харсан даруйдаа тэр рекламыг үтсэн даруйдаа авж байгаа шийдвэрүүд маань эргээд харахад харамсмаар мөнгөө дэмий зүйлд зарцуулсан мэдрэмжийг биднэрт өгдөг учраас та ямар нэгэн зүйл худалдаа авах шийдсэн бол хамгийн багадаа 1 хоног хүлээж иж авнаа. 3 хоног би хүлээснийхэн дараа авна гэдэг хувийн мөнгөний дүрмийг өөртөө бий болохоор энэ дүрм таныг маш олон худалдаа авалтыг огт шаардлагагүй юм байна гэдэг мэдрэмжийг өгч таны мөнгийг хэмнэнэ гэдэгт итгэж байгаа шүү. Та хэрэгжүүлээд үзээрэй. Үзэгч таны мөнгө санхүүгийн мэдлэгт тус нэмэр оруулахаар зорион ажиллаж байгаа ухаалаг санхүү телесэтгүүлийн маань нэгэн дугаарын түрээд өндөрлөж байна. Ингээд дараагийн дугаараараа ирэх уулзах хүртлээр төр баяртай.